Ганц одоо нийслэлийн гэж ярихгүй бусад бүх хамтуудын үндсэн чиглэл нь альва хөрөнгө оруулалтын төслүүд шүү те. Төсвөр явж байгаа төслүүд биш. Хөрөнгө оруулалтын төслүүд дээр хөрөнгө оруулалтын сан байгуулж санхүүжилтийн схемээр нь л оролцох үндсэн чиглэлтэйгээр л ажилладаг. Инхийн тулд хөрөнгө оруулалтын сангаа үүсгэн байгуулалт нь хөрөнгө оруулалтын сан руу одоо бэлэн болон бэлэн бусаар хөрөнгө орж төвлөрлөлээ. Тэр хөрөнгийг удирдлаа. Удирдахдаа тухайн тэр төслийг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэгч компани руу санхүүжүүлэх хэлбэрээр одоо хөрөнгө оруулалтын сангаас гэсэн үг тийм. За ямар хэлбэрээр санхүүжүүлэх вэ гэхэлэр зүгээр шууд одоо кэшер буюу одоо бэлэн мөнгөөр ингээд нэг гэрээ хийгээд санхүүжүүлэхгүй. Өөрөө энэ одоо хуультай байгаа энэ хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиараа санхүүгийн хэрэгслээр дамжуулж заавал санхүүжүүлнэ. Ингэж байгаа учир шалтгаан нь юу вэ гэхэлээ санхүүгийн хэрэгслүүд чинь нэгсэндээ хөрөнгөний зах зээлээр дамжуулж санхүүжүүлэх гэдэг байхгүй. Энэ өөрөө аль талдаа илүүсээ хариуцуулж байгаа, эрсдлийг бууруулж байгаа нэг хэлбэр нь одоо гол хэлбэр нь те. За Монголд хамгийн түгээмэл одоо энэ санхүүгийн хэрэгсэл нь өөрөө бонд болж л хувьдаад байна. Өөрөөр хэлбэл бид нэр одоо аль нэг талын одоо компани гаднаас хөрөнгө оруулалт хийж жижиг дунд бизнес руу ч хөрөнгө оруулалт хийлээ гэхэд тухайн бизнестэй шууд одоо гэрээ хийгээд тэр одоо бизнес руу шууд хөрөнгө оруулалтаа хийдэг нь өөрөө манай одоо уламжилт одоо хэлбэр болоод байна шүү дээ. Ингэснээр хоёр талын харилцаа өрнөд байна. Эрсдэл нь ерөөсөө нэг одоо гүйцэтгэх захирлын гарын үсгээд тэр мөнгө зориултын босооч зарцуулалтыг үүсгэхгүй эсвэл ганц зориултын бос биш оновчгүй буруу одоо шийдрээ хөрөнгө оруулалт нь хийгдгийг ч үүсгэхгүй. Энэ маш одоо эрсдэлтэй хөрөнгө оруулалтын алхам болж байгаа байхгүй. Энэ эрсдлийг л бид нэр компанийн хувьд засаглалын хувьд зөв байлгах үүднээс дунд нь хөрөнгө оруулалтын санг л үүсгэн байгуулж байгаа. Үндсэн ерөөсөө чиг үүргэн тэр